сайн байцгаана уу? Сайхан үлжиж гэнэ үү? Сайхан сайн авжирлээ. За сайхан үлжиж гэнэ үү? Сүрэг мал минь. Тарган сайхан. За. За, ичээ. Гал морин жилийн хаврын тэргуун сарын мэндийг нийт үзэгч та бүхэндээ өргөн төвшүүлье. Үндэсний мэдээллийн Монцомаг амтлагийн сурвалжлах уран бүтээлч баг Төв аймгийн Алтан булгас сумын Алтан Вав багт нутаглаж байгаа улсын авраг малчин Баяр сайхны хотноос энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Манай газар нам салхишуур гараа баг тавина. Эрдэнэ гойд нийлсээд байгаа. Манайхад жилд яг л нэг тоонд нь барайл хэд. Тэгэхгүй л одоо бэлчээрийн даацч хэцүү болцсон. Гарсан төлөвийн хэмжээгээр намар нь борлуулж байна. Манай сон бол бүр дээр социализм үеэс хонь тал дээр бол бүр илүү тэр нямаа гэдэг хөржүүлэг хийж ирсэн улаан хонь дээр. Тэгээ манай сумын хонь бол бүр газраас арай илүү шүү. Хаврын уран сартай золгож байгаа энэ сайхан өдөр Төв аймгийн Алтан булгас сумын Алтан Вав багийн малчин Баяр сайхан готой бид ярилцж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Та цаа явж ирв. Сайн явж ирлээ. За энэ жил үлжилт ямар байна? Энэ жилийн үлж давгүй. Сайжтай халаа. За танай одоо нутгалж байгаа энэ газар нутгийн хувьд онцлог тэр талаасаа бас үзэгч маань та сайхан хойч өрөхгүй юу? За манай энэ үлдэж байгаа газар бол Элсэн намны асхтын сүүл гэдэг нэртэй газар. Тэгээд онцлог гэх юм бол ерөнхийдөө газрын нам шуурга засваг тавьдаг. Тийм хөл онцлогтой газар та. Тэгэхэд одоо удам дамжсан малчин. Тий одоо манай аав ээж хоёр бол хоёлаа тийм төрийн албан агч хийж ирсэн улсууд. Өвөө эмээ нар хоёр мар болж хүмүүс байсан. Хүүхэд байгаасаа л малтай ойр өссөн шүү дээ. Хүүхэд хоо цаг нь хаана яаж өнгөрөв? За манай ээж өвөө авчтай эмээс Төв аймгийн Дэлгэр хаанд байсан. Хүүхдээ байхдаа тэнд очиж зунаас амралтаараа тэнд очиж өвөө эмээ дээр очиж амардаг. Манайхаа үе удаараа малчин айлууд. Тэгээд би чинь одоо манай ээж аав эмээ өвөө бүгд малчин хөдөлмөр нэгдэл гэж байхад ээж маань сайлчин аа маань адуучин тий их олон жил хийсэн. Манай эмээ өвөө бүгд малчин. Тэгээд ээж маань олон удаагийн сумын авраг сайлчин. Эмээ маань бүр аймгийн авраг сайлчин хүртэл болж исэн. Их сайхан ажилсаг хөдөлмөрч тийм хүмүүс байдгийг. Тий. Тэгэл бидний ч одоо жоохон бахад өхөр баригаад хонь өргээд гэж хоёр байдаг гэсэн. Тэгээ манайх өхөр баригаад тэгэл нэг тугал татад дийлэгтэй болохтойгоор л үний эвлэгнэ. Араа жоохон том болоод нэг 6 7 дугаар ангид орохлоор бүгд үнийгээ саадаг. Тэгэл фермийн өхөр чинь өглөө тэгэл 4 цагаас эхлүүлээд бид нар босоод өхрөө саадаг. Тэгэл өдөр нь хонио саадаг. Тэгэл хүүхэд нас бол ерөөсөө л нэг малчин айлын хүүхдүүд ямар байдгүй. Тэр яг л тийм амьдралаар л тий өдөрч. Одоо маллаад хэдэн жил болж байна? Одоо 30 гаруй жил болж байна. Айл болоод. Тэгэл айл болсоосоо аялаа тэгэл боллоо явж байна. Мал сүрэг одоо хэдэн төрлөөр өсөж байна? 4 төрөл дээр л. Тэмээс ус. Би багш мэрэгчлээ. Тий тэгээд сомондоо ирээд шинхэн багш ирээд 1 жил ажиллаад тэгэл хантайгаа танилцаад тэгэл айлгэр болол хөдөө малч эхэлсэн. Мал жахын хамгийн сайхан зүйл нь юу вэ танд? Сайхан зүйл нь хамгийн сайхан зүйл чинь төлөө сайхан хүлээж авчаал байж байгаа нь хамгийн сайхан. Олон төмөө ирэхэд идэ бодаага
сүү сайлаараа дайл цайлаад байж хахад хамгийн сайхан зүйлдээ мал малж байгаа. Тэгээ манайх чинь ер нь олны хөл тасардгүй айл. Өнхийл найз нөхдүүд ах дүүс ингээл орж гарч идэг. Тэгэл их л олон бужигнсан тийм л айл гэдэг юм да. Ер нь одоо гэрэлцэгч өглөөний цаг хэдээс эхэлж байна. Орой эдэн цагт амарч байна. За өглөө тэгэл гэгээ орохоос өмнө л эхлэндэ. Тэгэл орой хараа бүрий болтол тэгэл ажилд орсон да. Монгол улсын авраг малчин гэдэг нэр хүндтэй их юм сайхан цолыг хүртэж байна. Хизээ энэ мэдээгээ дуулуу ер нь авна гэж бодож байсан уу? Өөр нь мэдээгүй нэ. 10 гаруй хоногийн өмнө л мэдсэн дээ. Хаанаас дуулгуу танд эхлээд? Төв аймгийн хөдөөчхөн газар. Төв аймгийн сумын тамга 2 л байсан доосон. Юу гэж хэлв танд? Гэхдээ анхч юугаас нь тэднээс дуулахаас өмнө хүүхдүүдийн фэйс дээр тэгээ тавьчихсан байх. Тэгэхээр эднүүдийг тэгжээч яагаачгүй хүүхдүүд өрөзөрч юм арсан юм гээд яасан. Тэгсээр сумын төрлөгийн улсын авраг боллоо гэд. Хэлсэн л дээ. Тэгээл мэдсэн. Анх интернетээс хараад аав ээжтэй хэлсэн. Тэгээд хамгийн түрүүнд одоо гадаадд байдаг дүүдээ болон гэр бүлийнхаа хүмүүст хэлж исэн. Тэгэл их л гоё санагдж исэн. Тэгэл нэг охинтойгоо хамт тэрүүгээр чинь баярлалаа. Айгуул эмоцтой л хүлээж авсан да. Тий. Бид тэр ч одоо 30 гаруй жил гэр бол хантайгаа гэр бол болоод 30 гаруй жил болсон. Тэгээд малчин хүний ажил гэдэг чинь маш их хөдөлмөр шаардсан ажил байдаг. Тэгээ энэ их хөдөлмөрийн минь үнэлсэн Алтан болог сумын засаг даргын тамгын газар, Төв аймгийн хөдөөжхийн газар, төр засагта маш их баярлалаа л гэж хэлье да. Малчин хүний хөдөлмөр гэдэг хамтын хүч байж ээж сайхан мал сүрэг минь өсөж ариуждаг. Тэгээ манад туслах малчнаар ажиллаж исэн малчтаа та нарын минь хүч оролцоо энд маш их байгаа шүү. Энэ битэрийн энэ авж байгаа гавь шагнал та нарын минь таймын цуг авж байгаа юм шүү гэж хэлье. Та нартай маш их баярлж явдаг шүү. Одоо ажиллаж байгаа туслах малчин болон ажиллаж байсан бүх туслах малчтаа баярлалаа гэж хэлье да. Хизээнээс эхэлж ер нь морь үйж эхлэв. Ээжтэй 2000 он нас л морь үйсэн да. Хэдэн насны морь юу? 2 нас болгоно нэг л үйжсэн. Айраг төрөө улс бүсийн хичнээн уралдаанд оролцоос амжилтаа саяарвал. За улсад ч одоо нэг удаа л очиж уралдаач. Нэг сая л өөр хавчиг морь азрах юм байна. Нэг 6 гардаг болчихсон. Одоо ийш тийш бүсүүдэд бол нэлээ олон айраг төр авсан. Ер нь ягаад морь уйхаар болоо та? За ерөнхийдөө хин одоо энэ манлаа байж Батхуу найзтайгаа танилцаад тэгэл морь үйж эхэлсэн лээ. Тэгээ сүүлийн нэг 4-5 жил одоо бас мал дээр бүл хөлмөөтэй. Сүүлийн 4-5 жил морь үйсэнгүй. Тэгээ 20 жил морь үйсэн. За ерөнхийдөө нэг гол нүүд зовх сайхан зузаан зовхтой эрүүд өшөө сайхантай тиймэр л гайгүй тахгүй тах шиг байдаг юм да. За хурдны морины хүүхдийн талаар. За их л олон хүүхэд морь унжсэн да. Миний анхны морийг унжсэн хүн одоо бараг 40 хцсан хүн байна те. Тэгээ өөрөө нэг 20 идтэй морноос асагдах жийсэн хүүхэд дэн том хүүхэд лавч оноод жийсэн дэр байна одоо бараг 40 хцсан хүн байна. Хамгийн анхных. За тэгээд олон хүүхэд морь унжсэн дөө байна. Улсад 6-д орж исэн морид ямар хүүхэд унжав? Одоо энэ дуучин дашны юм гэж. Манай нэг хамаатангийн хүүхэд унжуулсаж зургалж ирсэн. Тухайн үед ер нь та морид 6-д гэж бодож. За анхудаа ганц нэг л удаа очиж улсад уралдсан. За зургаалах нь тэгэл одоо тэр сайхан газар очиж уралдж байгаа сайхан таквад ирэх л байх. Эрээсэл гэж бодсон үгээс тэр
дээгүүр тавхгүй гэж ер нь төсөөлж байгаа хөх л дээ. Сайхан маруна явж байгаа хүнийг хүн хүртэл эргэж хардаг байт. Эргэж харахаар сайхан мөр эднэр гэж ярьдаг. Одоо ер нь одоо нэг хэсэгч одоо манай одоо нэг морь унахгүй голцоогол мотоцикл даддаг байсан. Одоо эргээд бас сайхан мэдэлж хэрэгэлдэг морь ундаг болж байна. Манай зуны улиралд малчтынхаа ижил бас л адилхан бүх төрлийн цагаан идэ хийдэг. Тэгээд намар нь тарга ураагаад өвөл нь аарцаа зарж борлуулдаг. Тий. Тэгээд нутагтай ажиллагаа манайхан тэгэл яа цагаан идэ боловсруулдаг яг л тэрний ижлэл боловсруулдаг. Тэгээ манай нутагт нэг онцлогтой цагаан идэг үл энэ хурдан цагаан гэд нэг идэ байдгийг. Энэ болохоор зэрэг малын таргаар ээлсэн чихэр тэгээ буцалсан усл ордгийг. Тэгээ энэ хаврын цагт бол ядарсан цагт бол хүнд маш их тархлаа дэмждэг ундаа байгаа. Юу нь яагаад хурдан цагаан гэж нэр? Энэ их хурдан эсдэг. Тий. Тэгээд хурдан дөргөн ер нь айрг эсгэлт энэ хурдан цагаан хоёрын эсгэлт ингээд цог хоёлынгийн эсгэлээ гэхэд хурдан цагаан хамгийн түрүүнд эсдэг болохоор нь хурдан эсэлтээр нэрлсэн. Тэгээ хурдан цагаан гэдэг нэртэй. Байна. За маш их баярлалаа. За Солонгосоос сүхэ Аривкагийн тангил 3 мэдчилгээ өргөж байна. Дууд мэдчилгээ. Миний хүүхдүүд тэгээд хичээл номондоо сайн яваад хүүгээ охиноо сайхан ягаад тэгээд сар сэнтэй сайхан шилцгээгээл та. Миний хүүг Сүхбат гэдэг. Манай бэрэг ариун туяа. Миний ач охиныг танхил. Тий. Энэ гурав маань одоо тэгээд сургуулиуд төгсөл ирцгээндээ. Солонгосод хэдэн жил болж байгаа? Одоо 7-8 жил болж байна уу. Тий. Миний хүү их ажилсаг, хөдөлмөрч, мал тех дуртай. Адуунд их хайртай үнтэй. Тэгээд адуугаа их сандаг гэж хэрдэг. Тэгээ манай бэр ариун туяа аялал жуулчлалын чиглэлээр сурдаг. Тий. Тэгээ энэ жил ээж аав хоёртоо ах эгч дүүнэрт бид түүхэндээ шинэ хүн мэдлэлж энэ жил ач охинтой болсон. Тэгээ миний ач охиныг танхил гэдэг. Одоо хөөрхөн миний хоёр хүүхэн хоёлаа жоо хоёрнаа охин айгүй мундаг харж өсгөж байгаа. Тэгээ ээж аав нь бас их баярлж явдаг шүү. Тий. Өнөөдөр ястаа ингэж мэдчилгээ явуулж байнга л ярьдаг л да. Сар тий ээж аав яаж тэнгэр хангаа муутгад хүртэл дандаа санаа зовж өөрөө цуг байгаа юм шиг гэдэг юм. Ер нь тэг хүн туудлайлгүй хүн чанартай байгаарай л гэж их захидаг да. Тэр одоо хүүхэд ахуй цагаасаа ер нь хөдөө өссөн. Оюутан бол 10 жилээ төгсөөл ер нь 103 сарын амралтаар ер нь хөдөө ер нь ган гачигтай 100 юм уу одоо өвлийн амралтаар ирсэн ч гэсэндээ одоо нэг түүх байдгийг одоо нэг 100-ны амралтаар тэр гантай 100-ны амралт байсан л да. Тэгээ нөгөө худаг юутай их цөөн байдаг байла тухайд. Тэгээд манай аав хоёр бид одоо хүүхэд байхад л одоо ингээд 4 цагт 5 цагт босоодог. За одоо ингээд айлуудын хоньноос төрүүлээд хоньоо оруулчих юм бол өдөр хандлаа унтаарай гэж аав маань хэлдэг байсан. Тэгэл хүүхэд энэ чинь мэдээж итгээл босно. Тэгэл өдөр нь за сайхан унтандаа гэсэн нөгөөдгөө мартаал тоглож наадаад цагаа дэг унцруулаад явдаг тийм байсан. Одоо хүртэл тэгэл санах нь айгу сайхан л санагддаг. Тий. Ер нь хүнд хэлсэн бол яг хэлсэндээ хүрдэг. Тийм зам чанарын айгүй их сурч авсан бас хүндлэг чанарын настай эдэлж явдаг да. Одоо аав ээж хоёрын даамраагаал одоо эрэгтэй дүүтэйгээ хамт манай одоо морь уяал явчин те ээж маань галтгойг нь барайл явчин. Тэгэхэд арын албаа хараал үнэ малаа саагаал сүүгээ борлуулаад мал ахуйгаа харж үлдээл хонио хариулаад тэгэл одоо бороо ширүүн бороо адар бороо орсон ч гэсэн хонио маань ч хоноол хүүхэднээс л тэгжэл өнгөрч илаа да. Туслах
малчид бид нар ингээд малжуулсан, заавал тодорхой ус хүмүүст нь гэр оронтой болгосон гэдээ ярьж ирсэн. Тэрнээсээ бас аль аль хаанаас бас туслах малчдыг авч. Манайх өвөр хангай Сүхбаатар аймаг тэгээд өөрийнхөө Алтан болог сумаас туслах малчид ажиллуулж исэн. Тийм тэгээд 2 зүрхийг гэр оронтой болгосон, 3 айлыг малжуулсан. Тэгээд тэд нар маань одоо яг л нэг гэр бүлийн улсуучиг болцсон. Одоо ингээд хэдий ингээд өөрсдөө хийсэн гэрээ хугацаа дууссан ч гэсэн эргээд байн холбоотой байдаг, ахын дүү шиг ярьж хөөрж идэг. Манай тэр туслах малчид манад ер нь дээдл нэг 4-5 жил болдгий шүү. Тэг их сайхан хүмүүс байдгийг хүүхдүүд нь хүртэл одоо бид хоёрыг чинь эмээ өвөөгөл гүйдэг штэ. Малчин хүний бахархал хавар малаа төлүүлээд төлөө авчаал хот дүүрэн хураг шиг цангинаал тоглоол зэл дүүрэн тугал өхөр мөрөлдөл хөөхөн олон тоглоудаа хүлээж авчаал тэгэл 100 зэл дүүрэн унах байж хатал хамгийн сайхан бахархал төлөө сайхан аавна гэдэг л малчин хүний хамгийн сайхан бахархал да. За өргөжлүүлэн та бүхэндээ Монгол улсын авраг малчин баяр сайхантай бид малын бэлчээр дээр бас ярилцлага өрнүүлж байна. Тэгэхээр таны хувьд бас зүүн Сүхбаатар дорнотойгоор бас адуугаа бас маллсан. Тэгэхээр тэр талаасаа бас үзэгчд манаас сайхан ярьж өгөхгүй юу та. Дорнотод Сүхбаатар аймагт 6 жил болоод. Дорнотод аймагт 2 жил болоод энэ жил 9 жил дээр энэ жил ирээл. Адуутайгаа дугаа ирчихэл байж байгаа. Тухайн нутгийн онцлог ер нь ямар хөө бай одоо өөрийн дөрсөн нутгаас бас мэдээж өөр ялгаатай л байгаа ойлгоод. Зүүн талдаа яг бод малд бол өвс бэлчээр сайхан оргоно. Бод бол байхад их сайхан төвчтэй сайхан газар гэлээ. Хэр газар сэлгэж хэр олон бас сум оронтохоор явбуу Сүхбаатар аймагт. Сүхбаатар аймгийн бүх сумдаар явж исэн. Сүхбаатарын асгт суманд 6 жил болоод Баян Маттад 1 жил болоод Баян дунд 1 жил болоод жил ирж байгаа юм да. Малчидтай бас туршлага хуваалцах, ярилцах хөөрөх зүйл хэр их байв? Байлгүй яг та малчидтай та адилхан малж байгаа улсууд бие биентэйгээ танилцж хаагазар танилтай байд. Бас нэг мал хойд явсан ч гэсэн танилтай байна гэдэг утгаар таньдаг улсууд олон болсон. Сайхан ороод өвнөрч бий. Сүхбаатарын асгацсан юм. Мэдээж одоо адуутайгаа явсан юм чинь бас адууны үлгийн нутаг босод одоо яг уяачтай бас адууны уяа сойлгын талаар хэрэг хойч хөрөлдөө. Тэгнэлтэй одоо уяа сойлгоч бай адууныхаа цусыг холдуулах журмаар адуу малын холио солио 8 арилжаа хийх юм бол тэр хол газар хийсэн. Ордон орцадуутай газар хийсэн. Үнэхээр ажил байлгүй л яг. Сүхбаатараас нааша одоо хэд хоног туулж иж нутагтаа ирвэ та. За энэ чинээс Сүхбаатарын асгат ороход бол нэг 12 хоног л арцсан. Тэр чинь намар цагч байсан. Юунаас Баян дунгаас ирэхэд 20 гаруй хоног ирсэн дээ. Юуны Дорнотын Баян дунгаас хашаа гаргаад. Одоо яг та бүхэн зогсож байгаа газрын нэр одоо ямар нэртэй газар вэ? Энэ одоо Илсэн наам гэх энэ хоёрыг төмс толгой гэдэг л. Илсэн наамны хэл дасгатай хамтал. Бараг 100 талтал зогсож байгаа. Ер нь танаа одоо мал энэ аваарл ингээл бэлчээрлээ. Энэ хойтл. Зүүн тал руу бэлчээртэй явна энэ. Бас айлын шалаа багтай. Талбай болоо бэлчээр бол сайтай газар. За манай гэр бүлийн 30 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлж улсын авраг малчин олсондоо маш их баяртай байна. Тэгээд энэ гал морин жилийнхээ сар сэний мэндийг нийт малчид болон нутгийн зам олонд өргөн дэвшүүлье. Буурлуудынхаа буян малынхаа хишиг хүртээд зогсож байна. Маш сайхан байна. Одоо ирж буй морин жилдээ нутгийн зам олон минь ирэх жил манай нутгийн 90 жилийн ой болно. Төрлөх нутаг уул ус хангай дэлхийг бүгдээрээ сайхан баясах сайхан ой минь болж тохиох гэж байгаамаа. Ингээд нутгийн зон олондоо
сар шиндээ сайхан шинлээрээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин сайхан байх болтугай гэж яриа.